Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны дагаас баасан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа айцаа хамтдаа тавцгаа оройтой амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 26-ны 5 гарагийн дугаар шууд ороход бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Joy of Sharing Love, Marina Gadars мөн хэдтийн дотоодын болон улс хоорондын нислэгийн тийд захиалгын мэрэгсэн үйлчлэгээ үзүүлэгч Чайна цэгийн маань хамтран ажиллаж байна. Шохруудтай өчигдөр мэндийг хүргэе. Бүгдэнд нь өчигдөр мэнд. За ойрт нөгөө групптэй нэгдэрээ гэж үгэлэх байгаа. Тэгээ өнөөдөр нэг ганц удаа өгүүлжээ. Манайхан групптэй нэгдэж амжааг байгаа бол Facebook хайлтаас дээрээ амар цаг нэвтрүүлэг гэж хаагаад групптэй нэгдэрээ зодол 63 мянган гишүүнтэй болсон байлээ. Тэгээ өөр тохиолдсон эвгүй түүх болон за өрөөл тохиолдсон бас эвгүй түүх хийж гисэн хуваалцах боломжтой. За мөн цол дээр юу болж байгаа вэ? Тийм шүү дээ. Ойрын сайхан хаана явж гэн те ямар цолтой сонсогчднаа сонсож байгаа вэ гэдгийг эртээ буурж байгаа сураг байсан шүү. Цолоос юу? Тийм үү. Уг нь их чангараад л баг айхаа болоод байна гэсэн сураг байгаа. Тэгсэн алмаснасаа буурсан л битсэн юм харсан. Тийм үү. За тэгвэл буурцгааж байгаа юм байна л та. Яаж байгаа юм бол та гэдэг шиг. За өнөөдөр танилцуулах түүх маань сүнс шингэсэн бөгж гэдэг түүхийг танилцуулахаар бэлдсэн байгаа. За би өнөөдөр манай сонсогчдоос бас ирж байсан. Нэг Лусын дагны магны талаар яриад өгөөч гэж тэгжсэн. Тэгсэн чинь жил бүрийн 3 сарын 29-ны өдөр Лусын дагны өдөр юм байна. Оо за. Угаасаага. Тийм байна тий. Тийм. Тэгээ 29-нд чинь нөгөө нэг ямбаар таарчиж байгаа учраас би наанам татаад өнөөдөр ярьж өгье гэж шийдлээ. Энэ ихтэй ер нь бол үнэхээр сонирхолтой сэдв шүү дээ. Лусын дагны үнэхээр байдаг юм уу, гүү юм уу те. Энд тэнд одоо оллоо байрлаа гэж явж л дээ. Гэхдээ яг байдаг гэдэг нь бол батлаад харуулсан ч юм бол алгал байна л та. Баа хахад нэг хэсэг нь Лусын дагнд донтоод гэдэг шиг. Тэрэ байд юм болов гүн болов гээл YouTube-с бичлэг хайж үзээ суудаг гэсэн. Нөгөө тайлагдчихгүй нууцуудын нэг л юм да. Гэтэ яг хав зарим нэг хүмүүсийн хувьд болохоор хэрвээ байдаг бол нэг тэгэж хүнд харагдаад байхгүй байх. Бүр одоо далайн гүнд ч юм уу те байдаг гэж магадгүй. Нөгөө нэг ариаллыг л би боддоо. Яг нэг тиймэрхүү хүмүүс амьдардаг болоо тэр далайн хаач байдгийг тий далаачудаа 5% нь судлагдсан байгаа шүү дээ. Гэтэ хэрвээ далайн гүнд байдаг бол царай цусны хувьд бол аимшигтай л царай төрхтэй хаа. Ер нь бол далайн гүнд байдаг амьтдын хувьд засвч бол нэлээ одоо үзлийн гэмдэг бүр л их л хэцүү царайтай болчдаг. Ариал шиг бол биш л байна. Яг тийм таамаг үл. Лусын дагны хэрвээ байдаг бол тийм ээ. Тэгэхээр би Лусын дагны мэдээлэл бас хүргэе. За би энэ эхний мэдээлэл нь болохоор анжихаас авсан. Анжихаа ахын блог дээр байдаг. Хашир анжгаа ингэж хэлв гэдэг блог дээрээс нь аваад Лусын дагны талаар бичсэн байлээ. Тэрийг бас хүргэе гэж бодсон. За жил бүрийн 3 сарын 29 бол олон улсын Лусын дагны өдөр гэж явдаг. За энэ өдрийг болохоор 2017 онд Freeform Network шинэ уран бүтээл болох Сайран буюу муу санаад Лусын дагны нэртэй цувралаа сурталчлах зорилгоор анх санаачилсан гинэ. Тэгээ энэнээсээ болоод хойлогдод 4 өдрийн турш Лусын дагны музей байгуулсан юм байна. Тэгээд Лусын дагны хөтөлбөр үзүүлбэр зохиогоод олсон орлогоо хандивлаад өнөөдөр олон улсын өдөр болох үргэлжлэн тэмдэглээд ингэ явж байгаа буюу 17 оноос хойш юм өдөртөө олчиж. За Лусын дагна гэхээр хагас загсны тухай хачирхалтай дүрслэл, түүх томог олон зууны турш одоо хүн төрөлхтний гайхшруулсаар ингэ явж байгаа. Тэгээ Лусын дагны тухай нууцлаг үлрүүд хэдэн мянган жилийн өмнө эртний Вавилоны түүхээс үеэс эхлэлтэй гэдэг юм байна. Одоо цагийн Лусын дагны тухай ойлголт болохоор Домбуудын 3000 жилийн өмнө Асираас гаралтай гэж үздэг юм байна. Ингээд эртний грекийн домог судлалт Лусын дагна гэдэг ойлголтыг муу санаатай Лусын дагны түүх томгоос үүдэлтэй гэж үздэг юм байна. Муу санаатай гэдэг нь болохоор үзэсгэлэн гоо маш үзэсгэлэнтэй гинэ. Уянгалах сайхан дуу хоолойтой, салхи болон усны долгиог удирдаг чаддаг. Тэгээд энүүгээрээ далаачдыг урагтаад өхөлт хүрэгдэг хагас эмхтэй хагас загсыг хэлж байгаа юм байна. Түүхэнд Лусын дагнтай таарсан гэж ярьсан хүмүүс ч гэсэн цөөнгүй байдаг. Эртний энэтхэгийн гар бичмлүүд болон эртний грекийн зохиолт Хомер, Аристотл, Платон, Геродот нарын бүтээлдч Лусын дагны тухай бичсэн байханд тааралтай гэхээр байхгүй гэхээр бас үгүй юм шиг. За сонирхолтой нь дээрх суутнууд загсан хүнийг байж боломгүй байгалийн алдаа гэж огт үздэг юм байна. Тэрүүгээр үл барам тэнгис далайн гүнд хүнд үрстэй, өндөр хөгжилтэй, соёл иргэншил байж магадгүй гэсэн санааг илэрхийлдэг гинэ. Кристофер Колумб хүртэл хөөцөлтөнд тоглож буй Лусын дагныг харсан гэж баталсан бүр түүхэн тэмдэглээд үлдсэн байдаг. За Лусын дагнд бодит гэх зарим хамгийн алдартай түүхээс нь өгүүлбэл тийм ээ. Алдарт аялагч Кристофер Колумбын сайтар хадгалагдсан үлдсэн 1493 оны 1 сарын 26-ны өдрийн тэмдэглэлд одоогийн Доминикийн одоо тэр бүгд найрамдах улсын ойролцоох ширүүн хүрэн арьстай бүгсэн биеийн загас мэд маш бүдүүн эмэгтэй хүнийг харснаа бичиж үлдээсэн байдаг гинэ. Тэгээд өөрөө ч харсан зүйлдээ бат итгэлтэйгээр амьдралынхаа туршид Лусын дагна харсан гэж хүмүүст ярьдаг байсан. Харин түүнийг үгүйсгдэг хүмүүс Колумб зүгээр л далаа үхэр харсан юм шүү дээ. Тэгээд Лусын дагнтай андуурсан гэж хэлдэг.
Гэхдээ далаа хүрч шал өөр шүү дээ болно. Ядаж л юм хүн дүрсэхгүй шүү дээ, тий. Андуурсан гэж үздэг юм байна. За 17 дугаар зууны алдартай далаачдын нэг Ахмад Жон Смит буюу Покахонтас гардаг шүү дээ, тийм ээ. Хүүхэлдэйн киноны эрэгтэй гол дүрслэгчтэй ирхэн бол Америкийн анхны колониг байгуулж ирсэн. Тэгээ шинэ газар нутаг нийхээр дэлхийгээр хэрэн явахдаа бичсэн бичээст нь болохоор 1611 онд зүүн нэтгийн далаагаар аялаж байхдаа гайхалтай үзэсгэлэнтэй эмэгтэй хүн уснаас год үсрэн гарч ирснийг багийн бүх гишүүд нь харсан гэж бичиж үлдээсэн байт юм байна. За энэ дүрслэлснээр нь болохоор эмэгтэй урт ногоо өстөөсөн гинэ. Тэгээ буян бүслэхийнээсээ доош яг загсных шиг байсан гэж бичсэн тухайн үеийн одоо маш олон хүн итгээд үр хүүхэдтэй ярьж өгснүүд өнөөг хүртэл усын дагнд байдаа гэж итгэдэг хүмүүс олон юм байна. А тэгвэл хамгийн сүүлийн түүх нь юу ингээд гэсэн чинь 2009 он гэж байна шүү дээ, саяхных юм билээ. Израилийн далайн эргийн Карьят Ям хотод Аадар бороо маш ихээр орсон. Аянга захилаад далайн усны төрлөг тохиос өдөр орон нутгийн онцгой байдлын газарт нэг хүн далайн эргийн орчимд усын тагыг харсан гэх дуудлага өгсөнд онцгой албаных нэг их тоолгүй өнгөрөөцсөн байна л та тэр дуудлагыг. Гэтэл маргааш нь өөр нэг хүн мөн л усын тагыг харлаа гэж дуудлага өгсөн учраас цагдаа нар далайн эрэг дээр очсон боловч хинч байгаагүй байна. Тийм учраас Израилийн хэвлэл мэдээллийн сүлжээгээр усын тагны яриа тэр даруйд тархаад олон хүний анхаарлыг татсан байна. Ингээд Израилийн засгийн газраас лусын тагныг баталгаажуулсан зургийг нь авчирсан хүнд болохоор $1 сая шагнал програмсан гинэ. Зургийг аваад ирлээ өгнө гэж. Шагналын эзэн гэхдээ одоо хүртэл тодорхойг байгаа. Тийм зураг авсан байхгүй. Хүмүүсийг лусын тагнд байдаг гэдэгт одоо итгэдэг бас нэг шалтгаан нь нөгөө үлгэрүүдээс үсэж байгаа. За Ханс Кристиан Андерсны хүн болгоны хүслэн болсон лусын тагны тухай тууж 1989 онд болохоор бяцхан лусын гүнж бидний мэдэр Ариэл те нэртэйгээр кино болон гарсан маш олон хүнд хүрсэн байдаг. Түүнээс хойш маш олон эцэг эхчүүд охиноо Ариэл гэж нэрлсэн судалгаач байт юм байна. За ямар ч байсан лусын тагнд байдаг хэсгийг хинч баримттайгаар нотолж чадаагүй ч гэсэн шинжлэх ухааны талаас нь бодвол лусын тагнд хэрвээ байдаг бол үзэсгэлэнтэй байх боломжгүй. Учир нь усны гүнд урт устай байх боломжгүй учраас ус байхгүй, хөмсөггүй, сормоос байхгүй. Тэрнээс гадна нөгөө хамрынх нь оронд нөгөө загас шиг заламгаатай, хуруунууд нь хүнийх шиг салаа буш хоорондоо салстаар холбогдсон, шүдэн махцсан загасных шиг байх магадaltaй буюу юм ирэлцсэн юм шиг арцгарл байвал байх юм байна да. Мөн дэлхийд их алдарсан даан үсийн төм үзээд урлагийн үзүүлэн болгож тавьсан лусын тагны арга ясанд бодит босч гисэн цахим ертөнцид бодит хэмээн мэдээлэл их түгцсэн байт юм. Тэр ч одоо бодит биш юм билээ шүү дээ. Хэрвээ лусын тагнд байдаггүй байсан бол энэ үг яаж бий болсон тий? Лусын тагн гэдэг үг хаанаас гараад ирсэн юм? Үлгэр домог цохиолууд нэг хаанаас гарсан юм болоо гэж таамаг бичсэн байлээ. Гэхдээ нэг талаараа магадгүй үнэхээр аимшигтай царай зүстэй ийм лусын тагн анхнаасаа дүрсэлсэн бол тэр баг аимшиг кинон дээр л яригдах байсан баг. Тэрнээс яг хүмүүс танигдан гэх юм бол арай нэг юм хүнтэй төстэй ч юм уу те. Тэгж л хүмүүсийн сэтгэл тоногсон л хаалт те. Би тэгээ бодохдоо нөгөө нэг Хари Поттерыг түрүү ярьж байсан шүү дээ. Нөгөө нэг юм даалгавар биелүүлэл нэг авраад идэг нэг анги дээр нь гардаг да ус руу ордог. Тэгэхэд нэг юм гар хооронд юм хүмүүсэл тиймэрхүү л болдог болоо та. Магадгүй гэж бодсон. За манайхан бас тэгээд таамга биччихэл байхгүй тийм ээ. Юу гэж боддгийг л үсэнийг байдаг үгүй юу? Хамтраалагчаа танилцуулъя. За Joy of Sharing Love Morinaga Dars. За Morinaga брендийн Dars бол Японд маш их алдартай хайраар дүүрэн шоколад байгаа. За жижиг хэсгүүдэд хуваагдсан байдаг учраас та хайртай дотор хүмүүстэйгээ хуваалцаад олуулаад идэх боломжтой. За тэг амны хэлбэртэй буюу жижиг дөрвөлжин хэмжээтэй тул нэг нэгээр хуваагаад идэхэд таамар. Энэ тэнд чинь одоо замд явж байхад бол төвхтэй боддоо шүү дээ тийм. За тэг аманд ороод уус хайлах мэдрэмжийг төрүүлэн тусгай жураар бэлтгэсэн. Одоо тусгай сүүний амт нь танд ийм сэнгэнсэн мэдрэмжийг өгөх юм байна. За тэг их сургуультай хамтран хийсэн судалгаагаар Дарсны сүүн амт нь аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг. За уламаар нэмсгэл төрүүлдэг буюу ер нь стресс зүй үедээ идэх тохиромжтой шоколад байлаа. За 12 ширхэгтэй тэгээд олон төрлийн сонголттой байгаа үндсэн 2 төрөл болох цагаан сүүтгээс гадна шинэ төрлийн амттай Дарс шоколад улирлын чанартай өөр амттайгаар худалдаанд гардаг юм байна. Давуу талаас нь бол гарт юусоо наалдахгүй амдаар хайлж авсан гарт наалдахгүй нэг хаахад бол хэлбэр савлгаатай тааламжтай өнөр борлуулагддаг 30 гаруй жилийн түүхтэй олон жилийн турш одоо борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн гэсэн үг 93 оноос хойш борлуулагдаж байгаа юм билээ. За мөн энэ шоколадыг амттан хийгээд бас ашиглаж болно. Хаанаас авах юм бэ гэхээр супермаркет болон CUGS 25 судалж авах боломжтой. Сошиал хаягд Morinaga Japan брэнд Morinaga юм байна шүү. Баярлалаа хамтран ажилласан Joy of Sharing Love Morinaga Dars байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа. Дараагийнх нь үргэлжлүүлэн лусын тагнаа үргэе. За тэгэхээр
дараад нь болохоор юм бэлээ. Яг өөр түүх байгаа юм л та. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр Лусын тагна гэхээр нөгөө бидний толгойд нэг юм хагас загсан сүлтийн эмэгтэй хүний биетэй амьтанд төсөөлөгдөж байгаа. Харин энэ дэлхий дээрх бодит орших Лусын тагна бол Солонгос болон Япон улсын түүхийн тодорхой нэг хэсгийг эзэлж алдсан Аама буюу далайн шумбагч бүсгүүчүүдтэй холбогддог гинэ. Эдгээр нэмэгтэй. За Япон хэлээр Аама солонгосоор бол хэньё гэж уншигддаг гэж шүү. Монгол хэлээр одоо эргүүлээд хөрвүүлбэл орчуулбал далайн эмэгтэй гэсэн утгатай ойролцоогоор нэг 2000-аад гаруй жилийн түүхтэй гайхалтай нэг соёл гинэ. 17 дугаар зууны Солонгосын түүхэн номонд болохоор бас Жамё гэж нэрлэгдсэн байдаг юм байна. Анх Жисомбонда буюу одоогийн Солонгосын хойд Солонгосын газар нутагт орсож байсан иргэдээс үүсэлтэй соёл гинэ. За ингээм 1879 онд болохоор тэр арлаас Япон арал руу энэхүү ажилд мэргэжил нэвтэрсэн. Тэгээ цаашлаад 1895 оноос хойш Хятад Орос хүртэл өөрчн тархсан юм байна л да. Ингээд 70 оны тооллоор 14,000 давсан Аама бүсгүүчүүд амьдарч байгаа нь тогтоогдсон байдаг. Тэгэхээр одоо ч гэсэн байдаг гэж энэ усны бүсгүүчүүд. Тийм хэньё гэдэг чинь Солонгос руу юу н усан шумбудаг эмэгтэйчүүд уу тэр нөгөө далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг аваад чэйж орлол дээр байдаг чинь битүү юм хар хүмүүсцэн тэдрийг л хэлээд байгаа. Тийм л юм байна одоо ч байгаа. Тэгэхээр 2012 оны хувьд бол ойролцоогоор нэг 4500 гаруй Аама бүсгүүчүүд үлдсэн гэсэн харамсалтай мэдээ тийм байна. За 2013 оны болохоор Япон улсын 18 аймагт 2174 Аама бүсгүүчүүд үлдсэн ба ер нь бол цөөрөөд л байгаа юм билээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа 1956 оны судалгаар Японд даяар нийтдээ 17611 Аама бүсгүүчүүд далаад шумбаж байгаа тогтоосон байдаг. За тэгээд 7000 гаруй Мэй аймагт амьдарч байгаа юм билээ. Эдгээр юу гэдэг юм гэхээр жирийн өнөөгийн шумбагч нар шиг сонирхлоороо болон далайн амьтад судлах гэж далайн гүмжигт шумбадгүй гинэ. Тэд бол жинхэнэ нөөжний хэлгээр хар бор ажил хийдэг байсан. Далайн эргийн хэсэг болон усны гүйхэн газар шумбаад тэр чоротгой 25 м гүнд наалтсан далайн сувд, далайн хясаа, далайн замаг гэх мэт олон төрлийн зүйлийг одоо далайн амьтад агандаг байсан юм байна л да. Тэгээ хүүтэн далайн гүнд яагаад эмэгтэй хүнийг шумбуулдаг ажил хийлэгдэг байсан гэдгсэн чинь тухайн үед Япон эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодвол махлаг, эрүүл чирэг байсан юм байна. Тэдний уушигны багтаамж эрэгтэй хүнийхийг бодвол их байсан учраас голчлон эмэгтэй шумбагч нар энэ ажлыг хийдэг байж. Хэр баргийн далаачд олоод байдгуудаа далайн эрдэнэ сувд байсан тэднийг улам алдаршуулсан байсан. За тэгээд Аама бүсгүүчүүдийн ангийн олзол одоо далайн уран болон хясаа, далайн хясаа байдаг юм байна. Тэгэхдээ эднийг яагаад Лусын тагнтай андуураад байдгийг гэсэн чинь нөгөө нүцгэн шумбадаг байсан юм байна л доо. Сүйдэл хувцастай болсон. Эхлээд бол 1950-аад оны үед ч нөгөө далайн гүнд ороход зориулсан шумбагчийн хувцас болон хүчил төрөгчийн баллан өрөөс огт байгаагүй. Тэгээ мэдээж далайн шумбахад зориулж өөрсдийн болцоогоор хувцас хийж өмсөд шумбаж үтсэн боловч тэдний хөдөлгөөний нь удаашруулад байсан юм байна. Далайн гүнд дарагдаад байсан. За ингээд шумбаад гарч ирсний дараа болохоор норсон хувцас нь биеийн дулааныг бууруулж байсан ч гэсэн энэ нь Аама бүсгүүчүүд дох таалагдаагүй. Тийм учраас тэд хөхүүч болон цээжин хэсгэрээ цамц өмсөхгүй шумбадаг байж л тээ. Мэдээж хэрэг Аама бүсгүүчүүд дөрвөн улирлын турш нүцгэн шумбаж чадахгүй. Тийм ч учраас зуны улиралд Аама бүсгүүчүүд хамгийн тааламжтай улирал нь байдаг байсан гэж бас нэг юм домогч юм уу те. Домогч одоо бодит түүх юм да гэсэн байдаг. За тэгвэл Лусын тагна олдчихсон уу гэдгсэн. Австралийн өмнөд далайн эргээс эмэгтэй хүнтэй нэлийн төстөө үлгэрт ордог Лусын тагна гэмээр хачиргалтай амьтаа олцсон тухай цахим өрцөнтөр нэлийн том шууган тарсан. Манайхан зургийг харсан бол те. Нэг юм бүр хөлөд зургийн тэмдэглэсэн нэг юм одоо юу ч юм бэ. Надад бол яг бодит гэхэд хэцүү. Силикон материалаар хийгдсэн юм шиг нэг юм яг л нөгөө юм ирэлцэн шүү дээ. Одоо найруулагч зургийн үг чинь. Энэ зурган дээр харагдаж байгаа юм чинь. Тийм нэг юм амтан олдсон. Тийм. Далайн 8 альч шиг л харагдаж. 8 альчны хөл шиг гэх юм уу? Тийм могой ч юм уу. Гэтэ толгойтой. Толгой нь болохоор сайн харагддаг. Тэр яг бичгээ хаацсан байгаа. Хазаагаад ингэ хэвтсэн нэг юм амтан олдсон гэж тэгж байгаа. Гэтэ шинжаачдын багийн амтыг судалж байгаа. Гэтэ ямар очиртай юу гэдэг амтан болохыг нь ерөөсөө яагүй юм блэ. Тайлбарлаагүй гэх юм уу? Ингээл дарцсан гэхээр бас юу ч гэж бас юм дээ мэдэхгүй. За тэгсэн чинь нэг юм сонирхолтой мэдээлэл. Японы нэг сүмд 300 жил шүтэгдсэн Лусын дагны муми байдаг гинэ. Энэ мумийн үнэндээ чихмэл байсныг судлаач тогтоосон. Ерөнхийдөө бол 300 жил хүмүүсийг хуурсан болж таарсан. За Японы Энжо сүмд олон жил дахиагдсан Лусын дагны хэмээн амтны хатсан бие чухам юу болохыг тогтоох судалгааны ажил дууссан байлээ. 30 см юм байлээ. Орчим урт хэмжээтэй энэхүү биетийг рентген туяа компьютер томографийн тусламжтайгаар задлан шинжилгээ ажлыг шинжлэх ухаан урлагийн Курашики их сургуулийн судлаачид эхлүүлсэн байдаг. Ингээд үр дүнгээс танилцуулсан байгаа. Тэгэхээр Лусын тагны үнэндээ далайн янз бүрийн амьтны яс, шүд, үл мэддэх хөвгтэй амьтны үс хумсаар эвлүүлсэн нэг төрлийн загсны хайрсаар бүрсэн чихмэлээ гэдгийг тогтоосон байдаг. Энэ биетийг сүмд залахдаа Гэмбүний эрэнд буюу 1736-аас 1740 оны үед
далаагаас загсны төрөөр байрсныг гэрчлэх бичгтэйгээ хамт уулна хадгалагдсан байдаг. Гэхдээ хэдийгээр 1700 оны үед голдсон амьтны муми болохыг түүхэн бичиг баримт нотолсон ч гэсэндээ 1800-аад оны үед эвлүүлсэн юм байна гэж бүтээснийг нь сая судлаачид одоо тогтоосон байлээ. Японд Японы үлгэр домогт лусын дагныг ухшгүй мөнхийн бэлгэдэл гэж үздэг. Энэ амьтны махнаас багахан хэсгийг нь идүүлээ шүү дээ. Одоо амьтан юм да тий. Идэхэд ухшгүй мөнхийн хотхийг олно гэсэн яриа дуртал байдаг гинэ. Санамсаргүй махнаас нь эзнийг эмэгтэй 800 жил наслсан тухай Японд яриагддаг гэж шүү. Тийм нөгөө кинон дээр ч гэсэн гараад байдаг шүү дээ тий. Лусын дагн барьж аваарай гэл. Гэтэ энэ нөгөө юун дээр байсан баха. Чусооны үе дээр нэг яригдчихсан мах нэг тийм киноос Цэнхэр тэнгисийн дом шүү дээ. Тийм энэ жүжигчдийн тоосон. Тэрэн дээр бас нөгөө барьж авчаал байлгаад идэлчүүл бараг л юу болно гэл тий. Хөшгөн хөл ингээд. Тэгсэн чи тэр сүмийн лам нь юу гэж тайлбарласан гэхээр та нар одоо буруу ойлгоод байна. Лусын дагн энэ лусын дагн чи өвчин идэх талт хүч байдаг гэж үзсэн учраас бид нэр коронавирусын цар тахлын хор гонолыг багасгах зорилгоор байнга мөрөгж байгаа гэж хэлсэн байлээ. Тэгэхээр нөгөө нэг итгэл үнэмшил гэж нэг актер юм байна шүү дээ. За тэгэхээр түүнтэй таарсан гэдэг яриа бол цөөнгүй байдгаа гэж бичсэн. Тэгвэл яг шинжлэх ухааны үүднээс бодоод үзвэл усын тагнтай үдгсэлтэй харагдах боломжгүйг хэлжсэн тийм ээ. Тэгэхээр хүн загас бол яг ингээ холлогдсон байна гэ бид нар харахаар үнэхээр аимшигтай харагдах юм байна л та. Усанд удаан байхаар нэг үсгүй л байна. Тэгээ хэцүү, нэлээ хэцүү. За тэгвэл одоо энэ дэлхий дээр нэг юм сонио өвчин байна. Лусын дагны хам шинж гэж өвчин байдаг юм байна. За лусын дагны гэхэр одоо ойлгомжтой хүл авахгүй тийм ээ загсан сүлдээ. Тэгэхээр Европсын ижидийн юмд зөвхөн үлгэр томогт гардаг тул бодит амьдрал дээр байдаг гэхэд ер нь бол итгэхэд бэрх. Гэвч бодит амьдрал дээр одоо усан дагнтай төстэй хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн удамшлын гажиг улмаас лусын дагны хам шинжтэй төрсөн гэж эрдэмтэд тайлбарладаг гинэ. За лусын дагны хам шинжийн үед хүний хөл төрөлхийн нийлж урган мушгиралдаад загсан сүлдээ төстэй болчдөг юм байна. Ямар ч зай завсаргүй болдог гэсэн. Тэгээ энэ лусын дагны хам шинж нэртэй энэ төрөлхийн эмгэг нь нэлээд ховор буюу 100 мянган хүүхдэд нэг тохиолддог эмгэг. За тэгээ тохиолдохдоо нэг өндгөн эсийн ихрүүдийн дэнд 100 дахин илүү их тохиолддог гэж байгаа. Тэгэхээр хоёр ихэр байж байгаа салж чадаагүй юм болов гэж бодсон. Ийм гажиг үүсгэд хүргэдэг шалтгааныг эрдэмт хэдий тогтоосон байна. Яагаад тэгэхээр ураг бүрлдэж байгаа үед нь цусан хангамжийн хариуцсан судасны торлогт гарсан саатлан холбооротон болдог гинэ. Тодорхойлбол ургийг ихтэй холбодог хүнд хоёр бус ганцхан артаар буюу тараагаар судас ингээд үүсэж байгаа. Энийн улмаас ураг цохихосоор бүрлдэхэд шаардлагатай цусыг бүрэн хэмжээгээр авч чадхаа болчдөг юм байна. Ингээд биеийн доод хэсэг нь цусаа хангамж тэжээлийн бодисын дутагдлалд орохоор хөл нь хэвийн бүрлдэж чадахгүй буюу нэг нэгнтэй ингээд наалтчдаг гэсэн. Тэгээд лусын дагны хам шинжтэй хүүхдүүдийн 50 гаруй хувь нь ер нь хөвлөд байхдаа л амьгүй болчихдөг юм байна. Харин төрч чадсан хүүхдүүдэд дийлийнх нь бөөр бод давсгны гаж өөрчлөлттэй улмаас хэдхэн өдөр амьдраад нас бардаг. Гэхдээ бас нэг азтай тохиолдол байдаг. Лусын дагны хам шинжтэй төстэй Тиффани Йоркс 1988 онд нийлж угсах хоёр үлийг нь салгах мэс засал хийсэн юм байна. За Тиффанийг нэг ойч хүрээг байхад нь ийм хүнд мэс засал хийсэн ч гэсэн тэрээр хагалгааг даваа гарсан одоо хүртэл 9 минут байдаг гинэ. Гэхдээ хөлийн яснууд нь төрөлхийн гажгаасаа болж бэхжээгүй учраас нэг бид нар шиг зогсоод ингээд явхад нэлээд хэцүү гэсэн үг. Одоо найруулагч зургийг өгч ингээд нийлцсэн байгаа. Бүсэн биеийн гэрчтэй нийлцэн юм уу? Хоёр үлэн салаагүй нэг юм байна. За тэгвэл дараагийнхны сонирхолтой баримт нь юу юм гэсэн чинь одоо лусын дагнд бэлтгэдэг сургууль гэж байдаг гэж шүү дээ. Энэ юу юм гэхээр хүмүүрийн хийж болох хобби дундаас хамгийн өндөр байр суурь эзэлдэг нь устай холбоотой сонирхол хүмүүс их татагддаг. За тухайлбал усан дотор бүжиглэх, спорт, заваар уралдах гэдэг. Тэгвэл энэ бүгдийг эхлэл болох мэдээж сайн сэлж сурахаас эхэлж байгаа. Энэ одоо хүсэл эрмэлзлээр нь тулгуурлан бүх насны хүмүүсийн сонирхлыг устай холбон хөгжүүлэх зорилготой олон газар үйл ажиллагаагаа явуулдагаас Филиппин энд улсын нэг сургууль дэлхийд анхаарлын төвд орсон байгаа. Юу гэхээр та хүсвэл бидний одоо нөгөө зөвхөн зураг дэлгэцээр л хардаг ариал шиг охин шиг лусын дагнд болгож хуургах боломжтой. Өөрөөр хэлбэл лусын гүнжинд хуураад сэлж сурах сонирхолтой юм байна. Энэ хөгжилтэй хөтөлбөрийг тэд амжилттай хэрэгжүүлсээр явж байгаа гэсэн үг. За энэ улсын нийслэл болох Манила хотод байрладаг лусын дагны академи гэж шүүгүр ийм нэртэй. Энэ болохоор одоо маш олон техник, амьсгалын тийм олон техникээр тулгуурлан сэлж сургах, хэд ухаалаг хэрэглээнд анхаарал хандуулад байгаа дэмий цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлэх зорилготой гэсэн үг. Хамгийн анхны 2 цагийн хичээл сууханд бол танд нэг $25 хэрэгтэй. Энэхүү Европ улсын сургалтанд хамрагдсан нэг эмэгтэй хэлэхдээ. За миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг байлаа. Би багасаас
загас шиг сэлж зурхыг хүсдэг байсан. Усан тайртай хүүхэд байсан. Өдийн хүртэл ихтэй системтэй сурч чадаагүй явж байсан. Гэтэл хүслээ ийм хачиг хэрнээ сонирхолтой байдлаас сураад мэддэггүй байсан олон техникаа суурсандаа баяртай байна гэж хэлж байсан. Харин сургагч багш нь болохоор өөрийнхөө ажлын талаар хэлэхдээ яг үнэндээ охид бүгдээрээ л усын нагнд болоод сүүлийн уян гихч нь хөдөлгөж авахыг мөрөөддөгөө. Бид энэ байдлыг ухаалгаар олж хараад сэлэх урлагийг олон нийтэд түгэж байгаа л гэсэн мэлээ. Тэгэхээр энэ айгүй сонирхолтой сургууль байлаа. Юм байна да. Яг нэг аквариумд бас нэг тийм сүүл өмсчөөд яваад байгаа үзүүлж байгаа. Тийм тэр мэрлөө ч юм уу бас гоё л харагддаг юм л яг үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг бол тэ. Тэрнээс шиг бод тэр байдаг гэх юм бол үзлийн л болчихно. Нэг тийм үзэсгэлэнтэй ч биш юм шиг байлаа бидний төсөөлж байгаа шиг тийм Мариал шиг улаан өмстэй тэ нэг тийм хөөрхөн том нүдэнд хамар амбал юм байхгүй л бах та. Тийм битүүр бол энэ нэвтрүүлгээр бол усан даган байдгаа гэдээ нотлоод байгаа юм бол байхгүй. Тийм тэгэхээр энэхээс зүйлжүүлж магадгүй тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө таамаглалыг тэ төвшүүлээд үгүй юу тийм үү гэдэг бас бичээрэй. За, өөрийгөө өөрчлүүлсэн. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллаж байна. За нэвтрүүлгийн дэмжээ ажигчаар National Life. За National Life даатгалын ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал нь бүх төрлийн шалтгаанд өвчний улмаас мөн гэнтийн ослын улмаас амь насаа алдах, түнчлэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах зэрэг тохиолдлуудад зээлийн үлдэгдлийг нөхөн төлж таны гэр бүлийг санхүүгийн эрсдлээс хамгаална. Холбоотой утасны дугаар 7011 33 66 7011 33 66 гэсэн дугаар холбогдорой. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар National Life байлаа. Баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн түүх рүү орцгоё. За дараагийн түүх маань сүнсний тухай түүх байгаа. Сүнс шингэсэн бөгж. За энэ материалыг бол би дандаа Солонгос улсанд та бүхэнд орчуулга хүргээд байгаа шүү. Тэгэхээр ер нь Солонгос болсон явдал гэж ойлгочиход болно гэсэн. За миний ярих түүхийн эзэн залуу 2008 оны үед анхны хайраасаа салаад сэтгэл санааны хувьд тун хэцүү байдалтай байж. За энэ үед найзууд нь сэтгэл санааг нь сэргэх зорилгоор Инчонд байх далайн эргийн амралтын газар очихоор болж л дээ. Тэгээд тухайн үед уг газар залуус хоорондоо танилцдаг нэг өсөндөө сохор болцооны халуухан цэг байсан юм байна. За тиймээс залуус тэнд очиж бүсгүүчүүдтэй танилцаж цагийг зугаатай өнгөрүүлэхөр болж. За тэгвэл тэнд очиод төсөөлсөн шиг нь бүсгүүчүүдтэй танилцаж чадаагүй. За юудаач бөөндөө далайн эргээр ингээ зугаалаад алхажсэн чинь энэ түүхийн эзэн залуугийн хөлөнд ямар нэгэн зүйл ингээ элсэн дунд төмөр зүйл ч юм уу хүрсэн юм байна л да. Тэгээ гайхаад хартал ямар нэгэн ийм гялтгансан зүйлэл газар хөвтөж байгаа харагдсан. За ингээд өгөж очиод харсан чинь эрвэхээний хэлбэртэй алтан бөгж элсэн дунд хөвтөжсэн юм байна. Тэгээ залууч сүртэй зүйл бодлого бөгжийг аваад найзуудаагаа дуудаж "Манайхаа наашаа хардаа. Би энд бөгж олчлаа штэ" гэж орилж. Гэтэл найзууд нь тэр бөгжийг нэх тоосонгүй. Тэгэхээр нь сүртэй зүйл бодлого үүрч явсан сүнхнийхээ халаас нь хийгээд цааш худалсан юм байна. За тухайн үед залуу сүнс зүтгэрд их сонирхолтой, дуртай, ер нь бол ийм төрлийн хоббитой буюу яг манай шонхрууд шиг байсан. Тэгээд элдв бүсийн маш олон нэвтрүүлэг үзэн тэгээ бүр байнга дотроо үгүй ядаж нэг ч удаа болтгоо сүнс харж үзэх юмсан гэж боддог гэж. За гэтэл найзуудтайгаа зугаалж ирсний дараа нэг өдөр орон дээр унтжгаад амьдралдаа анх удаа сүнсэнд даруулж үзсэн. За том өрөөнд их чинь амандаа ямар нэгэн зүйл өвлөөд л явж байгаа сонсогдсон юм байна. За залуу яг л энгийн үе шиг орон дээр хөвтөжсэн. Гэвч нэг гол асуудал нь хөдөлж чадхаа байгаа хөшсөн. Тэгээ залуу дотроо сүнсэн даруулах гэдэг нь энэ юм байх та. Гэхдээ би ойрд ядарсан л юм байлгүй гэж бодож байтал орных нь хажуу талын хаалганы тэнд сүнс харагдсан. За тэр сүнс яг ямар хөө харагдсан бэ гэхээр хав хар хувцастай, урт хар үстэй, бүхийсэн байдалтай байсан. За тэгээ бүхийснээс нь болоод нөгөө үс нь ингээд нүүрлүүд ингээд унжсан нүүр царай нэрс харагдахгүй. За гэтэл удалгүй тэр эмэгтэй аажуухнаар нуруугаа тинээлгэж эхлэх үед энэ удаад түүний ам нь харагдсан байна. За уг эмэгтэй залууг хараад амандаа инээмсэглэл тодруулж исэн бөгөөд залуу амьдралдаа анх удаага сүнс харсан л энэс учраас үнэхээр их айсан. Тэгээ нуруу нь хүүт таасан. Тэгээ айсандаа болоод бие хөдлөх гэж нэлээ оролцсон. За ингээд нэлээ их хичээсний эцэст бие хөдлөж чадсан. За энэ үед залуу санамсаргүй байдлаар тэг ганц удаа л би нэг сүнс харчлаа. Одоо баг нөгөө аз уулжээ л гэж бодсон. За тэгээ энэ үед залуу ихчтэйгээ сувоонд амьдардаг байсан. Тэгээд хоёулаа байр хамтдаа түрээсэлдэг байж л дээ. Тэгээ удалгүй сөүл рүү тустаа гараад нүүхэр болсон. Ганцаараа амьдарч эхэлсэн гэсэн үг. За сөүлд очиод залуу түрүүн чинь тэгээ анхны хайраасаа салаад нэлээ сэтгэл зүй асуудалтай байсан бол дахиад шинэ хайртай очиж найзсгүйтэй болоод ерөөдөө шинэ амьдралаа эхлүүлсэн сөүлд очиод. За гэтэл хачирхалтай нь үерхэд удаагүй байгаа найзсгүй байнга нэг зүйлийг шалгаадаг гэсэн нэ. Чи арай өөр хүнтэй болцсон юм гэж асуудаг байсан. Тэгээ залууч тех болгонд нь л чи юу яриад байгаа юм бэ? Чамаас өөр эмэгтэй надад байхгүй гэж хэлнэ. За ингээ найз хүн тухайн үедээ ойлголоо гэж хэлчихэд тэгээ дахиад л чи өөр хүнтэй болцсон юм шүү. Надад үнэн хэлчихэл дээ гэж хэлнэ. Тех болгонд нь залуу дахиад үгүй би чамд хэлсэн штэ. Надад чамаас өөр хинч байхгүй. Би өдөрний наслахтаа нэг ч удаа өөр хүнтэй уулзаж сүүлэрч байгаагүй гэж хэлж. За ингэж хэлсний дараа дахиад хэд хоногийн дараа нөгөө найз хүн. Чи надад үннээ хэлчихэл дээ. Чи өөр хүнтэй болцсон биз дээ гэж
гэж. Тэгээ залуу дахиад л үгүй чи надаа итгэлтэй. Надад үнэхээр чамаас өөр эмэгтэй байхгүй гэж хэлнэ. Тэгсэн хамгийн сүүлийн удаа бүсгүй тийм үү? Ямар сони гэж хэлсэн байдаг. За ингээд залуу тухайн өдөр усанд орчоод гараад ирсэн чинь найз хүүгээс нь дуудлага ажилтэй. Тэгээ найз хүүхээ дуудлагыг аваад ингэ ярьсан чинь нөгөө найз хүүг нэлээд ууртай бохомдолтой. Гү чи өөр хүнтэй болоо үсттэй үнэ хэлээд гэж шүү гэж хашгичиж. Тэгснээ өргөжлүүлэн сүүлийн үед би өдөр болгон зүудэнд бала сонин юм зүудлээд байгаа. Миний зүудэнд нэг эмэгтэй байн харагдаад байгаа. Тэгээ чамааг нөхрөө гэж хэлээд намайг чамтай дахиж уулзч болохгүй гэж сануулад чамааг авч явах гээд байна. Тэгэхэр нь залууч гайхчихлээ. Би юу? Гүж чи юу яриад байгаа юм бэ? Уу наад ч одоо юу гэсэн юм бэ гэд итгээгүй. Тэгсэн залуу яг юу болоод байсан бэ гэд ингээд найз хүүгээс нэлээ асуусан юм байна л да. Тэгсэн чинь найз хүүг чамд бөгж байгаа зү гэж асуусан байна. Тэгэхээр ямар бөгж гэсэн чинь танаа гэрт эрвэхээний хэлбэртэй бөгж байгаа юм биз дээ. Тоглоом бөгчийг харагддаг. Ямар ч чи хайгаад үзтээ гэж хэлж. Тэгээ энэ яриаг сонсоод залуул ингээд шоконд орж амлдаг. Юу яриад байгаа надад тийм бөгж сэлт бол байхгүй гэд. Яг нөгөө хэдэн сарын өмнө тэ найзуудтайгаа хамт аяллаар явж байгаад бөгж олсон гэдэг юм бол тааг мартцсан. Тэгээ тийм сүнс чөтгөр харсан гэдгээ ч гэсэн ингээд мартцсан байсан юм байна л да. Тэгээ яг найз сүудээ тайвшруулаад үгүй чи одоо сүүлийн үед яагаад байгаа юм бэ? Хийм хараад байгаа юм яагаад байгаа. Надад тийм бөгж юусоо байхгүй гэж хэлэхдээ зэрэгцээд гинт толгойд нь нэрээ далайн эргийн амралтын газар алхаж байхдаа би ч нэр бөгж болсон шүү дээ гэх бодол төрсөн. За ингээд аяллаар явахдаа үүрсэн цүнхээ баг үүрдгүү бүр ингээ өрөөнийхөө болон чулуудсан байсан бол тэрийг гүйж очоод ус хийдэг хэсэг байдаг чинь цүнхний хажуудалд үүргэвчний тэр хэсэг рүү ингээ гараа оруулсан чинь нөгөө эрвэхэтэ бөгж гараад ирсэн. Тэгээ залууд үнэхээр айж байгаа юм л да. Тэгэхээр тийм бөгж одоо тэгээ надад өөрт байгаа гэж юусоо бодоагүй байсан. Тэгээд өөрөө мэдлгүй хөшөөд баг 5 минут чимээг байсан гинэ. Тэгээ өөрийгөө тайвшруулад найзсгүйтэй чиний хилээд байгаа бөгж чинь надад байна гэж хэлээд уцаа тасалсан. За учир нь энэ бөгж өөрт нь байвал нэг тийм тун аюултай юм шиг санагдсан маа. Яа тэгэхээр найз бүсгүн те нэг үл таних эмэгтэйг хараад байгаа тэр эмэгтэй нь бүр өөрийгөө нөхрөө гэж хэлснэ чи энэ залуутай бити уулз гэд. Тэгснээ гол нь тэр нөөзүүдэнд нь харагдаад байгаа сүнс гэх юм уу юу гэдгийг тэр эмэгтэй нь бүгд чарлаад байгаа гэж байна. Бит хоёр ингээ хайр дурлалтай. Бит хоёр суудсан баг энэ чи бүгжиг хараад ингээ найз хүүхэн зүудэнд байн орж ирсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ юу нэлээ эвгүй бүгж юм байна гэж бодсон гэсэн үг. За ингээд ойролцоо байх ой мод руу очиод бүгжиг чулуутчиж. За энэ үед залуу далайн эргээс олсон энэ бүгжнөөс болж одоо өөрт нь сүнс хорогдсон байна гэдэг ерөөдөө ухаарсан. За аз болж ихүүдээ найз хүүхэн хой дээж нь удган байж таарсан гинэ. Тэгээ бүсгүй амралтын өдөр бүр гэртээ очдог. За тэгээ тэр очих үедээ найз залуутайгаа тохиолдсон явдлын тухай асуусан. Тэгсэн хойд ээж нь тэр сүнс чинь найз залуу чинь хорогдсон байна да. Та хоёрыг хамт унтах бүрт тэр сүнс та хоёрын биед ээлжлэн орж ийн гэж хэлсэн. Тэгэхээр ганцхан найз залууд нь биш бүр өөрийнх нь биед хүртэлтэй шингэсэн болж таарж байгаа. За залуу энэ үед хагас подвол юм байранд амьдардаг байсан. За гэр нь юм чихтэй, юм жавартай гэрт амьдардаг гэж л дээ. За гэтэл найз хүүхэн нөгөө удган ээж нь хэлсэн маа. Байрных нь ариун цэврийн өрөөний тэр талд нь сүнс орж гардаг хаалга байна. Тэрүүгээр байнга сүнс иргэддэг юм байна гэж хэлж. Гэтэ энэ бол яг нэг юм шууд утгаараа хаалга гэсэн үг бол биш те. Яг нэг өсний одоо юм нүх гэх юм уу те. Тийм зүйл үүссэн байна л гэсэн үг. За ямар ч тач энэ үед залуу сүнсийг салах хэрэгтэй гэж утсан. За тэгээд гэхдээ тэр удган ээжийг нь хэлж агаар зан үйл гэдэг чи одоо за одоо нэг юм чи надад чихэр өгөөд би авч яах гэдэг шиг тийм амархан зүйл бол биш те. Ингээ зан үйлдээ бэлдэх шаардлагатай байдаг буюу хугацаа шаардлагатай байсан. Бэлтгэл хийх ёстой. За энэ учраас нөгөө удган ээж нь хэлж л те. Чи найз залуухан хамт хийдэд очиж залбираа. За тэгжээд л удахгүй ингээд зан үйл хийх өдөр болно. Тэгэхээр би ингээ холбогдъё гэж хэлсэн. За ингээд энэ явдлаас хойш залуу найзгүй хамт амьдрангаа байнга хийдэр эргэлдэх болж. За хамтрaalч танилцуулаад үргэлжлүүлье. Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тийг захиалгын мэрэгсэн үйлчлэгээ үзүүлэгч China цэг юм байна. Тэгэхээр нислэгийн статусаа шалгаж болно, хойшлогдох уу, цагтаа явах уу гэх мэт тааш орсноор та нислэгээ захиалсан бол бүх зүйл болцсон гэсэн үг бас биш ээ. Нислэг ямарваа нэгэн тохиолдлоос болж цуслагдаж болно. Таны утсан нислэгийн төлөвийг утас болон мэйл дэлгээгээд мэдээлэл илгээсэн чинь ямар нэгэн байдлаар танд хүрээгүй ч гэж болно. Тэгвэл China цэг юм байна.
гэж ороод нислэгийн төлөв шалгах хэсгийг нь ороод өөрийн нислэгийн дугаар болон огноогоо оруулаад таны нислэг тийм ээ яг цагтаа нисэх үү, хിവэрэ байна уу гэдгийг шалгахчиж болох юм билээ. За дээрэс нь нислэг цуслагдах магадлал 1-5% байдаг. Тэгвэл таны нислэг цуслагдвал та яг яах вэ гэхээр нислэг цуслагдсан үед нислэгийг airline компаниас 2 сонголт авч болно. Нислэгийн захиалгын төлбөрөөр 100% буцааж авах нь нэг бол нислэгийн компаниг санал болгох дараагийн нислэгтэй шилжих нэ. За тэгээд нислээ захиалаад баримт авах нь гадны системээс авснаас хямд болдог. Байгууллага дээр 10% нөөц шивэгддэг учраас гадны системээс 10% одоо хямд үнэтэй гэсэн үг. За хэдий 28 авиа компанитай шууд холболт хийгдсэн учраас оператор болон зуушлал байхгүй шууд үнийн хувьд бол хямд болчихж байгаа. Ингэснээр хятадын 221 хот болон дотоодын нислэг болон гадаадын нислэгийн тийц захиалах амар боломжтой болчихж байгаа. За нислэгийн томоохон хэд хэдэн сүлжээ байдаг. За эндний E-China цэг юм байна. Манай хамт олонны хувьд бол Монголд урьд өмнө байгаагүй шинэ сүлжээг нэвтрүүлж байгаа. Ингэснээр маш олон давуу талуудыг бий болгож байгаа гэсэн үг. За бусад плетийн касс болон онлайн системүүд дээр дууссан нислэг эдний дээр байх боломжтой болчихж байгаа. Таныг авахыг хүссэн плет эдний систем дээр зарагдах зөрүү нь ойролцоогоор 200 мянга орчим байж магадгүй тэрнээс ч хямдхан байж болно гэж. Тэгэхээр ороод нэг бас үзүүл зүгээр санагдсан. За хаяг барьшлын хувьд Улаанбаатар хот Чингэлдээ дүүрэг 5 дугаар хороо Эмэн Tower Office-ийн 15 давхар 1510 тодод байрлаж байгаа. Утасны дугаар нь 76 10 55 55 76 10 55 55. Сошиал хаяг нь E-China цэг имэн гэдээ орохоор гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тийд захиалгын мэргэжсэн үйлчлэгээ үзүүлэгч E-China цэг имэн. За ингээд хөрвүүлээ. За залуугийн хувьд хийдэд очоод 108 мөргөл хийдэг байсан. Учир нь найз хүүхэн нөгөө удган ээжийнх нь хэлснээр сүнсэнд эзэмдүүлсэн хүн 108 мөргөл хийж чаддгүй цаанаасаа болдгоо гэж хэлсэн гинэ. За гэтэл үнэхээр мөргөж эхлэнгүүт бие удирдах чадахгүй далигаад эсвэл гинт маш их юм бие нүвдэж байгаа шархирж байгаа мэдрэмж төрн эсвэл ингээ хөлн хөшөөд ерөөсөө залбирч болохгүй гадсан. За гисэн хэдий ч залуу бууж өгөлгүй 7 хоногийн турш тасралтгүй мөргөсөөр л байж. За эцэст нь нэг юм зан үйл хийх өдрөөрч за тэгсэн тэр өдрийн өмнөх өдөр маш аимшигтай зүйл болсон. Учир нь маргааш сүнсийг тэднээс хүчээр салах гэж байсан учраас тэдэнд хорогдсон сүнс дийлдэхэ байсан маа хүчин нэмэгдсэн юм. За тэгээ найз хүүхний дотны найз гэж байдаг гинэ. Тэр нь болохоор яг удган бол биш гэхдээ ер нь юм онгодтой хүн юм арай одоо онгодоо агуулж аваагүй байсан юм шиг байна л да. Тэгсэн тэр ихчээс гинтхэн нэг өдөр дуудлага гарсан. Яг тэр маргааш цаан үл болох өмнөх өдөр гэсэн. Тэгээ уцаа аваад ярьсан чинь чи өнөөдөр хаашаа чарж болохгүй шүү. Бас юу ч битгий хийгээрэй. Чиний бид байгаа сүнс өнөө орой гадагш гарах гэж их зүтгэх байх. Ерөөсөө ч харж болохгүй шүү. Найзлуудаа намайг харж болохгүй гэж чи бас анхааруулж хэлээрэй гэж хэлээд уцаа тастцсан юм аа анхааруулга өгөөд. За ингээд орой болж тэр эмэгтэй найз хүүхэнд биед орсон маа. Тэгэхээр нөгөө нэг шүглсэн сүнс нь найз хүүхэнд биед орж байгаа гэдэг болсон. За ингээд энэ залуугийн хувьд бол найз хүүхэн биед тэр сүнс урсан хэсгийг бүр маш сайн мэддэг болсон гинэ. Яа тэгэхээр харцнаас нь маш сайн ингээд харагддаг болсон. За тэгсэн яг орой болоход найз хүүхэн харц тун хүүтэн болоод өөрчлөгдсөн. Тэгээ залуу ихэндээ энэ байдлыг өөрөө зохицуулж чадна гэж бодсон юм байна л да. За ингээд найз хүү рүүгээ тас ширтэж ихэлсэн. Чи наашаа хар да. Аль наашаа хараатгал да. Чи одоохон найз хүү маань биеэс гараад хөөе. Гар гэж шүү. Тэгсэн хачиргалтай найз хүн найз руу ингээд нүдээрээс харж чадахгүй 5 секундээс илүүрээс ингээд харж шидэж чадахгүй байгаа юм. Тэгсэн мөртлөө ам нь бол өстэй айхтар. Өчи өгснөө хараад байгаа. Чи намайг юундаа хараад байгаа юм бэ хөөе гэж найз руугаа орилж ирсэн. За удалгүй найз хүн гинтхэн оройн 12 цаг дөхмөгц гинтгэл хоёлаа уул руу гарья. Уул руу гаръя л да. Уул руу гармаар байна штэ гэж хатгаж эхэлсэн. За тэгээд тухайн үед залуу найз хүн хамт нөгөө энэ ууланд байдаг хийдэд явдаг байсан юм л дээ. Тэгээд нөгөө найз хүн би өчигдөр тэр хийдэд юм үлдээсэн байна. Хоёлаа хийд рүү явъя. Хөөе би чамд хэлээд байгаа юм шүү. Явъя гэдэг штэ гэж ингэж уурлаж бухимдаж эхэлсэн. Тэгээ залуу бол чи битгий балаа юм яриад ээ. Тэглэж чи миний найз охин биш штэ гэж хэлээд гаргасан. За тэгээд тэд нойргүй хонсон. За ингээд нар мантахаас өмнө нэг үүрийн 4 юм уу 5 цагийн үед өнөөх сүнс чинь гинтхэн давчдаж эхэлсэн маа. Яа тэгэхээр утахгүй өөргөө салах гэдэг штэ. За тэгээд гар яа би хийдэд юмаа мартцсан гэдэг штэ. Гарцгаа ил та. Алуу гармаар байна гэдэг юм шүү гэж хашгичж эхэлж. Гэхдээ залуучцаа одоо ер нь энэ улстай болохоо байсан юм байна да гэж бодоод гар утсаараа зүрхэн судар уншиж байгаа юм бичлэг тавьж эхэлсэн гинэ. За тэгээ энэ бичлэгийг тавьсан чинь нөгөө найз сүсгүүн бүр ингээд өөрийн биеэ барьж чадахгүй орилж хашраад эхэлсэн. Энийгээ унтраагач гэж юм шүү гэж хашгичж эхэлж. Тэгээ ойр хавийн бүх хайр сонсохоор аимштай чангаар тасралтгүй бахираалаас унтраа гэдэг шүү гэж. Тэгээ найз сүнхэн царай бүр ингээд минчитлээ улаагаад бүр хоолоо бараг урагдж гэнэ гэхээр айхтар хашгирсан. Гэхдээ залууч дотроо за энэ бичлэгийг юусоо унтрааж болохгүй юм биш гэж бодсон. За энэ дөрхөн тарин гэдэг нь одоо буддын шашны тарин байдаг шүү дээ. За тэгсэн гинтхэн
нөгөө Wi-Fi тасалдсан уу эсвэл утас нь гацсан уу мэдхгүй нөгөө сударны чимээч ингээд тасалдаад чимээг болцсон. Гэтэл саяхны хүртэл менчийтэлээ уулаагаад хашгирч байсан найз хүн бүр юу ч болоогүй юм шиг гинт инээснэ. Онтарчлаа шүү дээ гэж хэлж. Тэгээ залуугийн хамаг шар усан босоод үгүй хүн жүжиглэн энэ ч өөр усныг сүнсэндээ айхтар итгэдэг юм шүү. Үгүй хүн жүжиглэн гэхэд ингэж аимшигтай хувирна гэж байх уу да. Тэгэхээр үнэхээр л ийм аимшигтай зүйл манай найз хүн биет ингээ орцсон байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ залуу их айсан учраас шуудхан гадагш гараад гаднаас нь хаалхыг нь хаагаад найз хүүгээ маргааш болтолтой үүр цайдал бол ингээ гарахгүй байхаар шийдсэн. За ингээ үүр цайх үед найз хүн эргээд хэвийн байдалтай орсон. За тэгээд гэртээ очоод удган ээждэг хамт ингээ зан үйл баг өдөржингөө үргэлжилсэн гинэ. За ингээ зан үйлээ өдөржингөө үргэлжиж ингээ дуусаад гэртээ ирсэн чинь нөгөө аимшигтай сүнс бүсгүйгээс салаагүй байсан. Учир нь сүнснүүд донд хар хувцастай, за эсвэл инээж байгаа сүнс хамгийн аимшигтай буюу их хүчрэх сүнс байдаг гинэ. Тэгсэн энэ залуугийн хараад байгаа сүнс чинь хар хувцастай дээрээс нь инээдэг буюу ер нь бол ийм хүчрэх болсон юм сүнс байсан. За тэгэхээр тэд тун хүчрэх сүнстэй таарсан болж таарж байгаа. За тиймээс ганц удаагийн зан үйлээр амархан салахыг биш болж таарсан. За ингээ найз хүүгийнх нь удган ээжийн хэлснээр хүн өөртөө итгэж тэ зоригтой байх юм бол наад сүнс чинь чамайг яах ч үгүй одоо энэ хэмжээний хүчийг нь би бол ингээд дарцсан. Тэгэхээр цаашаад амьдрахад бол асуудал байхгүй. Тэгж яагаад өөрөө бараг салчиндаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ зан үйлэр бол тэр хүчийг нь багасгасан гэсэн үг ч тэ. За ингээд үүний дараа тэд өнөөх сүнс орж гардаг хаалгатай онцгой гэрээсээ нүүсэн. Тэгээд нэг өдөр найз хүнхээ удган биш ч гэсэн онгоцтой ихч байдаг гэсэн чинь гинтээ өдөр залгаад чи битгий гэрээсээ гараараа самуулж исэн ихчтэй ингээ гуруулаа уулзсан байна. Тэгээд залуугийн хувьд сүнс харж байсан ч уг нь сүнсэнд ч тэр одоо бөө удганд ч тэр те ер нь бол ямар ч шашинд нэг айхтар итгээд байдгүй юм байна л да. Тэгсэн өнөөх ихч энэ залууг харснаа чи найз л юм байна те. Өнгөрсөн хугацаанд чи нилээл зовж те. Гэхдээ дажгүй сайн даваад гарсан байна гэж хэлж. За энэ үед залууд нэг тийм үгээр хэлхийн аргагүй нэг тийм тайван дулаан мэдрэмж төрсөнгүүд яагаад ийм мэдрэмж төрсөг ойлгоогүй. Тэгээ өнгөрсөн хугацаанд ямар хэцүү байсныг энэ хүн яг хараад байгаа юм шиг мэдрээд байгаа юм шиг энэ мэдрэмж төрөөд өөрөө мэдлгүй уйлцсан гинэ. За тэгээ өнөөх ихч залууг тайтгууруулад сүнс одоо хүртэл та хоёртай хамт байсаар л өнөөдөр хэдүүлээ түүнийг явуулцгаа гэж хэлж. За ингээд нэг мэдхэд орой болж өнөөх сүнс дахиад бүсгүй биед оржилтээ. Тэгээ энэ үед өнөөх их чинь хэлсэн маа. Амьд хүний биед орчоод чи юу хийж байгаа юм бэ? Чи үнэхээр энэ чигээрээ явсаар дуусмаар байгаа юм уу? Энэ байдлаараа чи юу сайхан газар руу очихгүй байх гэж хэлж. Тэгсэн нилээ ятгасны эцэс нөгөө сүнс нь ойлголоо гэж хэлсэн гинэ. За тэгээд үргэлжлүүлэн тэгвэл миний сүүлчийн хүслийг биелүүлж өгөө гэж нөгөө биенд тэрнээс хөрхөн биед орсон байгаа сүнс хэлсэн. За сүүлийн одоо хүсэл нь юу байсан бэ гэхээр караоке орж хандлаа дуулах байсан гинэ. За учир нь найз хүүх нь биед ороод байгаа энэ сүнс амьд ахуудаа яаж нас орсон бэ гэхээр нөгөө энэ залуугийн очсон энэ чоны нэгэн далайн эргийн амралтанд байхдаа 3 залуугийн гарт хүчрхийл төртөд нас орсон юм байна. Тухайн үед дөнгөж дунд сургуулийн хүүхэд байсан. Тэгээ дунд сургуулийн хүүхэд гэдэг чинь хүүхэд ч тийм найз нөхдөдөө караоке ороод бүгд иддэг ч юм уу хүснээр юусэн наригд сэнгэж амьд ахуудаа бол тэгж чадаагүй. Тийм учраас нөгөө сүүлийн хүсэл нь би ядаж тийм амьд байхдаа мэдэрч чадаагүй мэдрэмжээ би мэдрэхийг хүсэж байна гэж хэлсэн. За ингээд тэд бөөндөө караоке ороод 1 цагийн турш дуулцсан маа. Идэж уусан. За ингээд 1 цаг өнгөрсний дараа нөгөө их чинь хэлсэн. Чиний хүслийг бид нар биелүүллээ. Одоо чиний явах цаг болсон. Тэгсэн нөгөө хүн одоо сүнс юм уу те явхаас өмнө дахиад нэг зүйл би гуйя гэж хэлсэн. За юу гуйсан бэ гэхээр нөгөө энэ залуу руу заагаад түүний шүүгэнд улаан өнгийн оролт байгаа. Би тэр оролтонд нэг дуртай юм л та. Тэр оролтыг намайг явхад шатаагаад хамт явуулж өгөөч гэж гуйсан. Тэгээ залуугийн хувьд тэр оролтныг айхтар утга учиртай бол байгаагүй. Яг 2 жилийн өмнө худалдаж аваад өвөл болохоор зүудгэл ингээл нэг оролт нээсэн. Ямар ч тач залуу гэрлүүгээ яарвчлан гүйжчиод өнөөх улаан оролтыг аваад хөнгүү газар авчижоод ингээд шатаасан. Тэгсэн удалгүй найз хүн гэсэн зүгээр болоод нөгөө сүнс ингээд байхгүй болсон гэсэн үг. За тэгээ өнөөх их чи хэлснээр өгсөн хойноо онцгой зүйл хийсэн учраас сайхан газар руу явсан эсгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоо л ингээд алга болсон байхгүй болсон гэж хэлсэн. За тэгээ залуугийн хувьд энэ сүнстэй таарснаар өөрт нь муу мухай зүйлс болсон бол яг баталж чадахгүй ч гэсэндээ ер нь бол ийм азгүй явдлууд их тохиолдож ирсэн. Жишээлбэл энэ бүгжиг болсны дараа төрсөн их чинь маш ийм дажгүй ажил хийдэг болсон чинь гинтхэн сүлжээний бизнест оронгуудаа ингээд буруу замаар ороод нэг хэсэг бол нэлээд хэцүү байдалд орж ирсэн. Тэгээд өөрөө уг нь дажгүй газар ажилладаг байсан том гар утасны компанид нэр бүхий газарт ажилладаг байсан боловч тэр компани сүүлдээ дампуурсан ч гэдэм үү те ер нь юм азгүй явдал маш их тохиолдсон. Харин энэ сүнснээс салсны дараа нөгөө азынхаа те аз үүдийг нь хаацсан байсан гэх юм уу
гинтхэн маш одоо азтай зүйлсүүд тохиолдож ихсэн, маш дайггүй ажилд орж байгаа эргэн тойрон нь маш дайггүй хүмүүстэй уулзраад найз нөхдөдтэй болсон ч гэдэг юм хүрээлэн жилүү сайн болж ихсэн. Тэгэхээр нэг өсөндөө нэрэл биеийн сүнстэй таарад те одоо жоохон онцгой тохиолдож исэн юм байна да гэж утсан юм л да. Одоо бол дахиж ямар ч сүнс чөтгөр хараагүй дайггүй сайхан амьдарч байгаа гэсэн. Үсэх юм биш шүү дээ, тийм ээ. Мөрсөн сүүлийн үслийн гүцээгээл явуулж. Бас харамсалтай өнгөрчөө өрхий. Тийм ээ. За баярлалаа хүргээр нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Joy of Sharing Love, Marina Gadars, за мөн хятадын дотоодын болон олон улсын улс хоорондын нислэгийн тэд захиалга мэргэсэн үйлчлэгээ үзүүлэгч China цэгийн мэнэлээ. Урагшлуулан та бүхэн маань томчуудын шууд нэвтрүүлгээ улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа чаги. Баярлалаа.